Аливааг үрдчлэн таамаглан зөгнөж хэлсэн тохиолдлууд нь хүн төрлөختний сонирхлыг татахын сацуу тэр хэрээрэн айдас төрүүлсэн далд ертөнц байдаг. Элиос Ирилмайер 1894-өөс 1959 он. Элиос бол Германы зүүнч бөгөөд өөрийнхөө үхлийг зөгнсөн тэрээр 1959 оны 7 дугаар сард нас баржээ. Олныг зочирдуулсан олон зөгнөлийг зөгнсөн нь дэлхийн 3 дугаар дайн тун удахгүй ирэх бөгөөд дайныг ойрхот орондоос эхлэнэ гэж үзэж байлаа. Англан харснаар ил дайныг Герман улс эхлүүлнэ гэж мэдэрсэн тэрээр энэхүү зөгнөлөөс болж багагүй хугацаанд шүүх цагдаагаар явж байсан гэдэг. Хамгийн аимшигтай зүйлсийг харж мэдэрсэн тэрний зөгнөлүүдийг сэрүүлбэл их дэлхийд нь урд өмнө гарч байгаагүй хүчтэй газар хөдлөлт болох бөгөөд үүний үршигээр Английн өмнөд хэсэг бүхэлдээ усан давтаж далайн олон орон арлууд үгүй болно. Итали улс гал давтаж Оросын холбооны улсад иргэний дайн ба хувьсгал гарна. Дэлхийн улс орнуудыг бүхэлд нь дөргисөн энэ мэтчлэн аимшигт олон явдлын дараагаар инх тух амьдрал үргэлжилнэ гэжээ. Гиген Хильдегард 1098 оноос 1179 он. Хильдегард бол 12 дугаар зууны үеийн Ромын хөгжмийн зохиолч, философч гээд тал бүрийн мэдлэгтэй гайхамшигтай гэлмаа байжээ. Тэрний дэлхийн сонгодог хөгжим болон уран зохиолын салбарт гаргасан амжилтуудыг мэдхээс ирээдүйг харж мэдэрдэг зөн совингийн талаар хүмүүс бараг дуулаагүй гин. Тэрний зөгнснөөр Герман улс хоёр хуваагдаж Христийн шашныг үл хүндэтгэгчд олноор төрөх тэр цагт дэлхийг хөнөөх өршигт дайн дажин олон гарах болно. Их дэлхийд газар хөдлөлт болж далайн эргийн олон орон нөхөж баршгүй гарз дохиох бөгөөд умардаас чиглэсэн ирэх ширүүн салхинд юу ч үлдэхгүй гинэ. Дэлхийг чиглэн ирэх сүлт одын нөлөөгөөр олон оронд үер болж их өлсгөлөн болно. Франц улс эрх мэдлийн эргэн олж тэмцснээр Европт амар амгалан ирэх ба энхийн энэл цагт зэр зэвсэг тээвэрлэхийг хатуу хориглож үржил шимтэй болсон газар тариалан өгөөмөр хишгэн түгээхэж. Баба Ванга 1911-ээс 1996 он. Болгарын зөнч Вангагийн тухай олон сонирхолтой мэдээллийг та бид хэвлэл мэдээлэлээр авч байсан билээ. Тэрний зөгнөлүүдээс товч хүргвэл 2023 онд дэлхийн тойрог замд өөрчлөлт орох ба 2221 онд харь гаригийн хачин жигтэй амьтадтай хүн төрлөختөн санаанд оромгүй холбоог тогтоож 100 жилийн дараа гэхэд хүн төрлөختөн харийнхантай мөр зэрэгцэн амьдрах ажээ. Дүүнжлэн 5079 онд дэлхийн төгсгөл ирэх ба 2014-өөс 2016 онд хүн төрлөختөн арьсны хурд хавдраар өвчөлж хиймийн дайн дэгдэх болно гэсэн байна. Урсула Сутел 1488-аас 1561 он. Модер Свифтон хэмээн олноо танигдсан энэ хүн бол Английн үзмэрч зөнч нэгэн юм. Тэрний зөгнөлүүд 1641 онд нийтэд дэлгэгдсэн ба түүний зөгнөлүүдийн тухай олон маргаан өрнсөн байдаг гинэ. Тэрний зөгнснөрөл дэлхийд дахинд гай зовлон нүүрлэх цаг айсвэ. Европт гэр бүл саллалтын төвшин хэрээс хэтэрхийн зэрэгцээ Америкийн нэгдсэн улсад өөр хөндлөлт газар авна. Хэвлэх үйлдвэр нэгдэснээр түүний ил зөгнөлүүд ном тохимол болон хэвлэгдэж олон хүн зөгнөлүүдийг нь уншина гэж бичсэн байна. Эдгээрээс гадна улс төрчдийн худал амлалтууд гаархын сацуу улс үндэстэн хооронд дайн дажин нэгдэж татвар нэмэгдэх болно. Дэлхийг чиглэн ирэх жижиг гариг солирын нөлөөгөөр хүчтэй давлгаа үүсснээр галт туул дэлбэрч газар хөдлөлт болно. Хүндрэлтэн бүхэлдэн мөхлийн ирмэгт ирэх тэр цагт газар дэлхийг өгсөн хүн ба мал амьтдын сэг зэм бүрхэх болно гэсэн байна. Фатимагийн 3 нууц. Энэ бол ертөнцийн төгсгөлийг таамагласан 3 цуврал зөгнөл бөгөөд үүнийг Христийн их гэгэн Мэригийн сүнсний зөгнөл гэж үздэг. Тэрээр энийг Португалийн малчин Лусия Сантос ба түүний үеилүүд Жасинта Принсеско Марто нараар дамжуулан илгээсэн ба энэ бүхэн нь 1917 оны 5 дугаар сарын 13-наас ихтэй юм байна. Энэхүү 3 нууц зөгнөл нь тамийн тухай дэлхийн 1 ба 2 дугаар дайн Ромын Папа Жон Полыг хөнөөх захиалгат аллагын тухай байжээ. Энэ бүхний эцэст хүн төрлөختөн их хямралын зааг дээр байгааг болон дэлхий сүнх тун ойрцсон болохыг тус анхааруулжээ. Нострадамус 1503-аас 1566 он. Дэлхийд дахин алдартай Францын зөнч эмч Мишель Нострадамус бол өөрийн цаг үеэс хол дөрүүлсэн гайхамшигтай сууднуудын нэг билээ.
Тэрний зөгнлүүдээс олонх нь биелэн олсон бөгөөд сэрүүлвэл Нагасаки ба Хирошимын хотод хайсан атомын бөмбөгдөлтийн улмаас их өлсгөлөн болж олон хүний амнаас үргэлдэж итгэл найдварын төлөө мөнхийн бурхан нулимс унгах болно гэдгээс эхлээд Джон Кеннедигийн үхлийн захиалгад аллага. Челленжер хөлгийн сүрэл Гүнжэ Дианагийн үхэл 2001 оны 9-р сарын 11-ний террорист халдлагын тухай гээд түүхэн бодит олон үйл явдлыг зөгнсөн билээ. Гэгэн Нилүсийн зөгнөл. Туркийн хувраг байсан түүнийг Сайнт Нилүс Элдер гэж нэрийддэг байсан ба 5 дугаар зууны үед амьдарч байсан хүн юм байна. Тэрний 20 дугаар зууны үеийн олон үйл явдлыг зөгнсөн гэж үздэг ба хамгийн сонирхолтой нь 20 дугаар зууны дунд үе гэхтэл их дэлхийн мань огт танихгүй ертөнц болж хувирах болно. Хүмүүсийн оюун санаа нь хүсэл шуналдаан дийлдэхийн цагт хүндэн хүндэтгэх ёсон, хуулийг дээдлэх ёсон үг ирэх болно. Эремийн мэдэгдэхгүй хүмүүсийн хувцаслалт, үс засалт ялгагдахгүй болж худал хуурмаг, сувдаг сэтгэлтэн олширно гэж бичжээ. Митара Тарабич 1829-1899 он Сербийн Кремна тусгноос гаралтай шашны зүтгэлтэн байсан тэрээр ирээдүйг зөгнөх чадвартай нэгэн бөгөөд энэ тухайгаан мөргөлчөдөн ярьдаг байжээ. Тэрнийг Серб орон болон дэлхийн 2 дугаар дайны тухай ихийг зөгнсөн гэдгээр нь мэддэг байна. Түүнчлэн зурагт ба компьютер, интернетийн хөгжлийг өөрчлөн таамагласан байдаг ба хүндрэлтний түүхэн дэх дэлхийн 3 дугаар дайныг 2050 оноос 2100 онд болно гэж үзжээ. Роберт Никсон 14 дугаар зууны үед Английн Чеширт тариаланч хийдэг байсан Робертийг хүмүүс мэдрэлийн гажигтай гэж үздэг байсан ба тэрээр үг дүү цөөтэй нэгэн байжээ. Никсон ирээдүйг зөгнөх хосгүй чадвартай хүн байсан бөгөөд заримаас сэрүүлбэл Роберт Никсон дуу хураагуур чийдэнг зохион бүтээхийг зөгнсөн ба хүндрэлтэн саран дээр хөл тавих болно, пүүжингаар аялах болно гэдгийг мэдэрч байжээ. Мөн тэрээр тамхины олон төрөл зүйлийг таамагласан нь хүндрэлтэн бүх зүйлийн урт янданг амандан зуух болно гэж илэрхийлсэн гин. Эрэг Наракийн зөгнөл. Энэ бол норвегчүүдийн дунд тархсан эртний зөгнөлт бүтээл бөгөөд энэ бичигдсэн бүхэн түүхийн явцад бодит амьдрал дээр биелэлэн олсон гэж үздэг. Энд бурхад хоорондын дайн болоод хүн төрлөختөн ба их дэлхийн тэмцлийн тухай өгүүлдэг байна. Үүнд хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн газар хөдлөлт, галдуулын дэлбэрэлт, үер эсвэл ган зууд зэрэг байгалийн аюулт үзэгдлүүдийг дурдсанчлан байх бөгөөд энэ бүхнээс хүн төрлөختнийг аварч эргээд шинэ ертөнцийг бий болгох ухамсарт хүмүүн олон байг хэмээн өрөөжээ.